iCoke хүслийн шинжил хөтөлбөр эхэллээ. Та MCS Coca-Cola-гийн бүх төрлийн бүтээгдэхүүнийг угаад бөглөөнд орох кодыг iCoke аппликейшнд бүртгүүлэн хөтөлбөрт оролцсноо. 10 бөглөө уншуулга тутамд супер хүслийн жигсаалтаа сонгож хүслээ илгээх ба 10 дахь үе хүртлээч олон бэлэг хожих боломжтой. Хөтөлбөр 12 дугаар сарын 25-ны хүртэл үргэлжилнэ. Нэг л мэдгээд 12 сар гарч байгааз. Тийм ээ. Бид бүгдийн үсэн хүлээдэг шинэ жил Крисмсийн сар эхэлчлээ шүү дээ. Та нарыгаа баярын уур амьсгалаа эртхэн мэдэрч эхлээрэй гээд жавар дачгсан өвдийн үлрэлд сэтгэлийг тань дулаацуулах 100 сарын бэлэг тэмдэг алдарт 1994 оны Санта Клаус киног ярьж өгөхөр бэлтгэлээ. Ингээд бүгдээр идж ухамд хүлээд тухтай байрлалаа олж аваад кинонд орцгоё. Кино эхлэхэд нэгэн тоглоомны үйлдвэрийн ажилтнууд бололтой агаа ананаар шинжилгээ нэжгэр тэмдэглэж байгаа харагдана. Тэгээд уламжлал ёсоор оны шилдэг ажилтнаа тодруулна шүү дээ. Тэгсэн эдний компанид байгуулагдсан цагаас хойш энэ жил чухам хамгийн амжилттай жил үтсэн баха уу. Энэ амжилтыг үзүүлэхэд нөлөөлсөн гол хүмүүс бол Scott, Susan гэх хоёр ажилт юм байна. Энэ хоёр азар нээх уйлж унжаа сэтгэл хөөрөлтөд автаад байдаг гарууд биш бололтой. Маш товчхон ийм үгэлдэг. Бид хоёр та наргүйгээр хинч биш юм аа. Хүмүүрт баярлаа гэж хэлэхэд цаг хүрэхгүй. Тиймээс бүгд оноо сайхан гаргаарай. Болгоомжтой араарай. Баярлаа, баяртай. Гэдэл болчих. За тэгээд шинжил дууссан үгүй юу? Нөгөө эрэгтэй шилдэг ажилтан Скот ах маань гэрийн зүг яарах ба замдаа экс ихнэр Лавророогоо залгаж замын төгжрөл амар байна эдэргээ тодлоо яриастай. Экс ихнэр нь түүнийг нь гэрт нь хүлээгээд байгаа юм байна л та. За тэгээд гэрийнхээ үдэнд иртэл нэрэл ихнэр нь бас түүний нөхөр Нийл мөн хүү Чарли гээд 3 хүн түүнийг хүлээж үйдэг шүү. Скот чихнэр болон хүү Чарлитайгаа дотогч орохоор болдог бол эхнэрийнх нь одоогийн нөхөр Нийл гэдэг хүн машинаасаа буусангүй. Дотор ормогц экс эхнэр Лауран шинэ нөхрийнхөө хамаатнуудаар зочлоо тухай хэлж яарах ба хүү Чарлин харин гацуур модны доор олон бэлэг байхгүй нэнтэргээд гомдолж харлаа. Скот түүнийг тайвшруулад Санта хараахан ирээгүй байгаа болохоор ийм байгаамаа гэж хэлэх боловч Чарли түнд нь шинэ аав хэлэхдээ Санта гэж байдаггүй гэсэн тэр эмч хүн болохоор ухаантай юм мэддэг болохоор хэлсэн байж таараа гэж авч байна. Энэ мөчтөл Скот хүүгээ Сантад итгэхээ өснийг нь сонсоод экс эхнэртэйгээ зад маргалдаж гарваа. Ах бол хүүхдийн итгэл үнэмшлийг өөрчлөх үйл явдал өөрийнх нь зөвшөөрлгүйгээр болж өнгөрсөнд үнэн голоосоо богиндож байгаамаа. Тэдний марлахыг сонссон Чарли хүү бачимдаж та нар дандаа яахлаараа хэрэлдэж байдیں۔ гэж өж эдний аав ээж хоёр нэг түр маргахаа зөксөвөө. Гэхдээ аав нь төрүүлж амнын энэ Нийл Лавра хоёр чинь багадаа сахилахгүй хүмүүс байсан учраас хизээч Сантагаас бэлэг авч байгаагүй юм. Гэхдээ нөгөө Чарли бүр хизээ язаны том хүн шиг. За болооч дээ. Одоо хин тийм хүүхдийн юмд итгэж байдیں۔ гэж авлаа шүү. Төд удалгүй Лаврач шинэ хадмуудтайгаа 100 сараа тэмдэглэхээр явахаар болдог ба Чарли харин ээждээ хандан би өнөө шин заавал энэ тонох ёстой юу? Намайг заавал өглөөр төрж аваарай гэмээн хэлв. Өөрхий төрсөн аав нь ингэж хэлхийг сонсоо зогсож байгаа штэ. Энэхүү Чарли хүү хүсэн үсээгүй 100 сараа төрсөн аавтайгаа өнгөрүүлэхээс өөрөө сонголтгүй болвоо. Скот ч хүүдээ зориулж гараа гарган шарах шүгэнд цацагт хэрүүл болгож байснаа сүлдэж түлж хаяад гал каман дуудах нагваран болвоо. Энэ Чарли гэдэг нөхөр нь жоохон юм бийж бас төрсөн аавдаа айгүй шүүмжлэлтэй хандах юм оо чаавас гэж хэлж байгаа. Шинэ аав хоол ихтэй их сайн байна лээ эдэргээд муу аавыгаа доош нийгээстэй. Ингээд гэртээ олох нь нэгэн тодорсон тул мань хоёр юм олж идэхээр нэг ресторан олоод ирдгээ. Ядаж байгаа тэнд нь баахан японочдын цугларалт болчихж байгаа шиг. Зөөгч эмхтэй тэдний байр байдлыг гадарлаад 100 сарын оройн хоолоос үрүүлсэн аав нарын хэсэг рүү суудал зааж өгч байгаамаа. Уламжлалт ёсоор Чарли тэр ресторанаас таалагдах зүйл юу ч байсангүй. Оройн хоолны дараа мань хоёр гэртээ ирээд Скот Чарлид үлгэр уншиж өгч мөгцсөн сууж. Удалгүй Скот Чарлиг унтсан хэсгийг шалгаж үлгэрийг алгасаж уншиж уншаад өрөөнөөс гарахаар зэгтэл нөгөө адтай хүүчин сая юу гэд хэлчихвэ хөөе гэд фал хийдэл асууа. Скот ч одоо гунигтайгаар иргэн ирж нөгөө үлгэрийн хамаг чадлаараа тайлбарлалаа. Тэгсэн нөгөө хүүхдийн юмд итгэхгүй идэргээд байсан Чарли гочин гинт бууг далавчгүй байж яаж нисдэм? Санта бүдүүн байж яаж яндангаар багтдаг юм идэргээд өчнөө төчнөө юм асууж хэллээ. Скот ч одоо аргаа барж Санта юу гэдгийг заавал наривчлан ойлгох албагүй. Зүгээр л итгэх хэрэгтэй гэж хэллээ. Чарли эцэн удаа аваасаа та үнэхээр Сантад итгэдэггүй гэж асуухад Скот дотроо айгүй эргэлзсэн байдалтай тийм ээ гэж хариулаад Чарлиг унтахыг гуйлаа. Чарли харин аавдаа хандан юмыг яаж мэдэх вэ? Санта ирж магадгүй сүү жигмнийг ил гаргаад тавьчихаарай гэж хэлээд унтав. Хөөрхөдөө гаднаа ажиллаад байдаг хэрнээ сэтгэл дотроо аавынхаа ярьж өгдөг Сантагийн түүхэнд итгэдэг бяцхан Чарли хэвээрэл болтой. Энэ учраас эхлэр кино маань айл ахуйн амьдралаас халиад арай өөр түүх өгүүлэх болно. Шөндөнд болоход нойрсчгүй Чарлиг дээврээс нь гар хачин чигтээ дуу чимээ сэрэх ба хүн шууд босчгүйгээд л аавыгаа яран сэрэх гэнтрээ. Скот харин нойроо харамлаж наа чин зүгээр салхины чимээ юм биш үү гэдэргээд юу н босох шинжгүй байла. Гэвч дахин нэг хүчтэй чимээ гарч ашгүй Скотын нойр бүрэн сэргэв. Тэрээр гайхсандаа нүцгэн шахав гадаа гараад дээвэр лүгөө хартал. Дээвэр дээр нь харин Сантагийн утастай нэг хүн зогсож явах ба Скотоос цочсондоо дээврээс халтарч газар тунхан нэрээ. Скот ч өөрийгөө юу хийч вэ гэсэн шиг очиод сэргээх гэж оролдогч даанч тэр Сантагийн утастай хүн ямар ч хариу үйлдэл үзүүлсэнгүй. Удалгүй Чарли хүү гэрээсээ гүйж гарч ирээд чухам ухаан алдсан Сантагараа шоконд орхон дэрээ. Харамсалтай нь тэрхүү Санта ч юм уу танихгүй өвөө мань иргэн сэрсэнгүй. Гэхдээ л Скот түүнийг жинхнээсээ Санта Клаус байж болох юм гэдэгт огтхон ч итгэсэнгүй.
Скот түүний халаасыг ухаж нэрийн хуудас мэдсүүл олж автал хойдт бол Санта Клаус надад ямар нэгэн зүйл тохиолдвол энэ хувцсыг өмсөд ажлыг минь үргэлжлүүлээрэй. Богнууд юу ихэ мэднэ гэж бичсэн байх ба тэдгээр үгсийг уншаад аав хоёр дахиад л гайхширч байгаа нь харагдана. Нэрэл хідэн алхам ухраа тартал 8 цаабаг хүлгэлсэн Сантагийн чарга дээвэр дээр нь дүүгэлцэж зогсож байгаа юм чинь. Энэ мөчид нөгөө Сантагаа маань сэрэх байтугай агаарт уурсан мэт хийн гарсан шар шиг хувцс нь үлдээд алга болсон байла. Удалгүй ханаас ч нэгэн шат гарч ирээд аав хоёр шатаар өгсөн дээш гарав. Дээвэр дээр бугнуудыг харсан Чарлиг бүр гайхан биширч юу юугүй жолоодод явах нэ. Харин Скот насан туршид бол энэ бүхний галзуурлаг гэж сэтгэхэд одоо явцгаа гэж хэлтэл хөөхий бугнууд үгийг нь команд гэж ойлгосноо яасан нисээд эхлэвэ. Бугнууд хотын дээгүүр нисээр эцэст нь танихгүй айлын дээвэр дээр зөөлнөр газардав. Скот одоо бол жинхэнэ юу ихэ мэдэхгүй зүуд амьдралаа ялахгүй тэнхтээ сууж байтал Чарли түнд нь Санта байхгүй болсон ч одоо та билег тарах ёстой штэ гэж авлаа. Скот ч одоо дотор өмтнөөс өөр хувцсгүй инээ тэрэгээ шалтак тоочод орлоход Чарли түнд Сантагийн хувцсыг өмсөхийг зааварчлав. Утгагүй юм гэж бухимдаад Скот чаранаас ууж тэндээс явахаар оролдоход Чарли хүү хушуугаа онжилж намайг аз жаргалтай болгодог зүйлсийг та хизээж шийдэггүй юм аавдаа гомдлон тэр. Хүүтэйгээ бараг жилдээ ганц хамт хондог хайрын цаг хугацаагаа баллахыг хүсээгүй тул Скот маань үнэхээр юу болоод байгааг ойлгоогүй ч нөгөө үл мэдэх Сантагийн хувцсыг өмсөд чарганы ард дэсэн бэлэгний утыг бариад авлаа. Тэгсэн нөгөө ут нь агаарт төрж түүнийг шууд айлын яндагийн нөхөр шургуулан болгоч болтой. Хөөхий Скот маань яндагийн нөхөр гусаж орж ирээд яхаа мэдгүй хэсэг төөрөлдснөө үлгэрийн номонд гардгийн айдлаар зочны өрөөгөөр болгоомжтой алхаж гацуур модны доор тоглоомудаа тавив. Ядаж байгаа тэр айл нь 2-3 зуудаг нохоотой байх ба сүулдэ дохиол литр дуугарч нохотон түн рүү дайраад юу ч болоод байгаа бүү мэд. Скот арайхийн 100 руу зүглэхэд ямар нэгэн далдын хүч түүнийг яндан өд татж амжлаа. Энэ хүүтэд дараагийн байшин дээр газартахад Скот хэлж байгаа. Би үүнээс цааш бэлэг тарах ажлыг гүйцэтгэж чадахгүй. Тэгээд энэ бэлгийн ууд чинь хоосорчихсон байна гэд хурган шалтак тоочоостой. Тэгсэн нэг цаабгын Скот руу архирч баг ажиллаа өлтөө хийгээч гэд сүрдүүлгийн харцаар харах ба Скот уутыг өргөд үстэл хүнд болсон байна гэж. Гэхдээ энэ ирсэн айлд нь яндан байхгүй яадын болдоо гэж бодож байтал шууд агаарчултын хоолой түүнийг сороод аваа явчлаа. Тэгснэ гэрийн дотор нь гэнт ил зуух бий болж Скотыг амжилттай газардуулв. Тэгээд зочны өрөөнд байх гацуур мод руу гитэж байх үеэрээ тэр айлын бяцхан охин сэрчнэ. Нэгэнт сэрж таараа тажиргалтай дүр төрхтэй Сантатай таарсан хүн чинь Скотыг асуултаар болж гарна шүү дээ. Хувцс чинь яагаад томцсон байгаа? Саглаа яачсан юм гэд асууж гарахад Скотын ааш нөдөлж зүгээр нүдэ анаа дунд гэж загнажчих шиг. Тэгсэн нөгөө охин бас чимээгүй байсангүй. Наан чин сүү үлдээ тавьсан уугаад яваарай гэх ба Скот харин заналтаа наргагүй. Би сүүний харшилтай гэж хэлээд ширв татан гарч одов. Яагаад ийм зүйлтэй утгалцснаа одоо болтол ойлгоогүй Скот зул сарын ид шидийг утгаар нь мэдэрч буй Чарли хоёр шүнжин хэдэн мянган айлд бэлэг тараасаар эцэст нэг юм үүр цайлаа. Мань хоёр бугнуудад гэрт нь үргэж өгөхийг тушаадагч бугнууд харин тэднийг хойд туул руу чирээд давхын тэрэ. Ингээд лахнаасаа юу болоод байгааг ойлгож амжаагүй байтал мань хоёр цас мөсний оронд ирсэн мэт юм да. Бухимцын Скот бугнуудад жоохон уураа гарах гатал нөгөө хэд нь бөөндө тохирсон юм шиг чаргаа хаяад чимээгүй хүн тэндээс яваад өгцгөө. Харин ханаас ч бүүмэд нэгэн эльф гарч ирээд нэг төхөөрөмж рүү код оруултал чарганы тавцан доош ууж аавхуу хоёрыг эльфүүдийн ажилдаг тоглоомын үйлдвэр өгтөв. Энэхүү үлгэрийн мэт үйлдвэр зөвхөн эльфүүд ажилдаг бөгөөд манай мангар Скот л ингэж хэлж байгаа. Энд насан турш хүн байна уу? Та нарын толгойгч нь аль нь юм бэ тэргээд үглж гэлээ. Тэгсэн нэг эльф түнд өөрөө жоохон үгээ бодож хэлээрээ бид нар бүгд чамаас хэдэн зуун насаар ах шүү гэж авч байна. Улмаар энэ бяцхан хүмүүсээс нэг дохоо шахам өндөр Бернард гэж нөхөр гарч ирэн тэдний арга явыг олох гэж үздэг. Скот түүнээс өөрсдөд нь тохиолж буй хачин жигтэй зүйлсэн талаар маш дэлгэрэнгүй тайлбар шаардах ба бодит амьдрал руугаа буцмаар байна гэдэргээд гомдлож гарч байгаамаа. Бернард харин түүнд ингэж байгаа. Өмнөх Санта алга болсон бидтэй гэж хэлэх ба Скот харин түүний энэ асуултыг сонсоод сандарч тэр бүтлгүй өвгөн чинь өөрөө л дээвэр дээрээс хальтраад унчихсан штэ. Би лав яагаачгүй. Энэ асуудлыг нэг талд гаргахгүй бол би шүүх цагтаагаар явж зарг үүсгэн шүү гэж мэгээд унлаа. Бодлохгүй Чарлиш тэрдний дэргэд ирэх ба аваасаа ялгаатай нь болж буй зүйлсийг бүрэн утгаар нь мэдэрч чадсан тул Бернард түүнийг өхөөрдөж хамгийн хайртай шид цасан бөмбөлгөө бэлгэлв. Тэр бөмбөлгийг сэсгэрэхэд Санта нисэж байгаа мэт харагдгааж. Үүнтэй зэрэгцээд Скот өөрийгөө шоронд орсон юм шиг л бидний хизээ суллах гэж байна гэл бөө юм шалгаагастай. Бернард харин түүн рүү зүгээр амаа юм гэсэн харцаар хараад явж хувцас солилцгоё. Өөрөө өмнөх Сантагийн халааснаас карт олж дээр нь бичсэн юмуудыг уншсан байлтай. Тэр дээр байгаа нөхцлүүдийг хүлээн зөвшөөрөөд хувцсыг өмсөн бол одоо ямар ч найраа байхгүй шүү дээ буруу гэж хэлээд түүнийг дагуулan явнаа. Хамгийн аимшигтай нь Бернард нөгөө картыг томруулдаг шил тавьж байгаад Скотод уншуулдаг ба томруулаад уншдал картны хүрээ гэж хараад байсан нарийнхан зураас нь битүү үүрэг журам амлалт бүхий хариуцлагын гэрээ шахуу жижиг фонтоор бичигсэн текст байж тарвах өөрхий. Скотод яг шудраг бусаар л хонгилдуулсан мэт мэдрэмж төрөх нь тодорхой. Тэрээр шинэ ажлаа хүлээж авахыг отгомж хүсдэггүй боловч Бернард түүнд тийм ирэх байхгүй гэж ууртаагаар тайлбарлав. Мөн Бернард Скотод ингэж хэлж байгаа. Ахуй амьдралын ажил төрлөө эхний 11 сарда багтаач хийгээд талархлын баяраас хойш 100 сар хүртэл ганцхан сарыг хойд тулд өнгөрөөгөөд бэлгнүүдэд тарааж дуусгах болно. Гэх чиглэл өглөө. Скотод мэдээж түүний хэлж байгаа ярьж байгаа бүхэн зүгээр галзуурл мэт санагдах ба тэр ингэж байгаа. Энэ бүхэн чинь би итгэхгүй байна. Бас наад юмнуудыг чинь хийхгүй бол та нар намайг яах юм аа гэж хэлэхэд үйлдвэр тэр жигтэй нам гүн болж тэг зогсол болгон тэрэ.
Эцэст нь Бернард түнд ойртож ирээд ам нээж ингэлж байгаа. 100 сарын баярт итгэдэг сая хүүхдүүдийн зүрх сэтгэл шархлах болно хэмээн хэлв. Энэ мөчтөл Скотман өөрт нь сонголт байтугай ямар ч саналын эрх байхгүй юм гэдгийг эргэлт буцалтгүй ухаардаг. Улмаар Бернард нэгэн Аз царайтай Жуди хэмээх эльфийг дуудаж Сантаг амрах өрөө рүү дагуулж явахыг тушаав. Тэд тоглоомон галт тэргээр Сантагийн амрах өрөөнд ирэх ба Жуди Скоттод улаан өнгийн SC буюу Санта Клаус гэсэн тэмдэглэгээтэй унтлагын хувц өгдөг. Мөн Жуди 1200 жилийн турш жорийг нь сайжруулж ирсэн Кока-Кола ундаагаар түүнийг дайлав. Мэдээ Санта Клаусыг Кока-Кола ундаагүйгээр Кока-Кола ундааг Санта Клаусгүйгээр төсөөлөхин аргагүй шүү дээ. Нэрэн таад мэн iCoke хүслийн шинжил хөтөлбөр ихснэг мэдсэн үү? MCS Coca-Cola-гийн бүх төрлийн бүтээгдэхүүнийг уугаад өглөөний доторх кодыг iCoke Mongolia аппликейшнд бүртгүүлж энэ хөтөлбөрт оролцсноо. 10 бөглөө уншуулах тутам супер хүслийн жагсаалтаас сонгон илгээж супер бэлэг хожиж хүслийн эзэн болох боломжтой байна. Хосороо гадаад дайлах iPhone 17, Osmo, AirPods гээд супер бэлэгнүүдийг хожих боломж цаан ч байгаа юм шүү. Мөн 10 ч гэлтгөө бусад үед самсруугаар олон төрлийн гарын бэлэг, ваучер, ундаа гэх мэт шагналуудаас хожих нэ. Контент хийдэг учраас надад Osmo Pocket хамгийн их таалагдж байна. За тэгээд бүгдээрээ хүслээ шимнээд ундаага угаад байж тээ. iCoke хүслийн шинжил. За одоо бүгдээрээ хойд тул руугаа буцацгаая. Скот ихэнтэй Жудигийн өгсөн Кока-Колаг уухгүй өдргээ маялж байснаа сүүлдээ амттай сайхныг нь гайхан биширч эхэллээ. Тэгснээ бас чи 1200 настай ихэд наснаасаа хамаагүй залуу харагддаг юм байна шүү дээ гэж жоох шиг. Мөн Скот Жудид сэтгэл санаа нь өнгөрсөн талаараа хуваалцаж Сантад итгэхээ олон жилийн өмнө болсон гэж хэлэх ба Жуди ч хариуд нийлж байгаа. Томчууд тэгээд нас явах тусмаа ид шидэнд итгэхэ болдог жамтай. Хүүхдүүд харин энэ бүхэн бод гэдгийг нүдээр үзээгүй ч ямар ч эргэлзээгүй итгэдэг. Ухааны юм ярьж түүнийг тайвшруулахыг хичээнэ. Ингээд Скотман нэг олон бодохыг хүссэнгүй зүгээр л Чарли хүүтэйгээ хамт унтахаар хэвдэв. Маргааш өглөө нь Чарли нойрч буй аавыгаа дуудаж сэрэлээ. Скот өөрийнхөө гэрт сэрж өмнөх шөнө тохиолдсон бүхнийг зүуд байсан гэж бодож байв. Гэтэл өмсөж байгаа унтлагын хувцс нь Жуди эльфийн өгсөн улаан осол байх ба энэ бүхэн зүгээр нэг зүү төдий зүйл биш гэдгийг тодорхой болов. Скот сандарсаар гэрээсээ гүйж гараад өмнөх Сантагийн унсан газрыг шалгаж буцан гэртээ орж ирэх ба Чарли ч бөөн шинэ бэлгэндээ дарагдаад завгүй сууж байхын тэр. За энэ үеэр X ихнэр Лауран Чарлиг авахар орж ирдэг ба Скотийн унтлагын хувцсыг хараад цаг үеэ мэдэрч сонирхолтой хувцалсан байна хэмээн шоглох хайдав. Тэднийг зул сараа хэрхэн өнгөрүүлсэн талаар асуудал Чарлиг хөө амьсгаа авч амтсан уу яасан энэ хувцсыг аавд Жуди гэдэг эльф бүксийн аав шинээр томилогдсон Санта болж хувраад бид хоёр шүнжэнгөө дэлхийд даяар бэлэг хүргэлт хийсэн. Хойд тулд байдаг Сантагийн тоглоом үйлдвэр нь ёстой янзын байлээ тэргээд нэг дуранд баах юм шулганаж гарлаа. Лаурач одоо хүүгийнхээ яриаг сонсоод тархин бас гацалгүй яав те. Тэрээр Чарлид хандаад хэлж байгаа. Төрүүлээд миний хүү машинд ороо сууж вэ гэд Скот руу хараад хүүхдүүд юм баахан дими балаа юм яриад өгчөвдөө юм. Зэмлэг шинжтэй болоо явчлаа. Скот харин дотроо маш их төөрж бүдэлсэн байх ба бошуухал Чарлиг араас гарч очиод гүм нэ чи андуураад байгаа юм биш үү? Өчигдөр бидний очисон рестораны зөөгчийг Жуди гэдэг шүү дээ хэмээн хэлэх ба ягаад ч юм өмнөх шөнийн явдал нь бодд биш гэдгийг итгэхийг хүссээр хоцров. Удалгүй Чарлигийн сургууль дээр эцэг эхийн өдрөлөг тохиож бүгд л ээж аавгаа авчран ажил мэргэжлийн талаар яриулж эхэллээ. Манай Чарли ч яг хоёр аавтай болохоор хоёулангийн аваадсан байгаамаа. Гэхдээ мань үеийн сэтгэлийг төрсэн аавыгаа жинхэнэ Санта Клаус гэж зарлах бодлон гжигдээд өөрийнх нь ээлж ирмэгч шууд Скотыг самбарын урд ширээд гаргачлаа. Тэгээ ингэж байгаа. Манай аав бол Рил Санта Клаус байгаамаа гэж хэлэхэд нь анги пер хийдлийн нэж түүний хэлснийг шоолох ба Чарлиш тэрийг нэг их тоосонгүй. Зул сарын орой тохиосон үлгэр домог шиг адал явдлаа нүдэнд харагдал ярьж өглөө. Бүр баталгаа болгож Бернардын өгсөн шид засан бөмбөлгийг харуулхаа мартсангүй. Харин Скот түүхээ ярьсан зүйлсийг харуулахын тулд өөрөө бараг л Санта буюу тоглоомын үйлдвэрт ажилладаг хэмээн залруулах гэж бүтэн жил тоглоом хийдэг болохоор хүмүүс намайг тэгж утгах зур аргагүй хэмээн бантал дүрэн яриа болж өнгөрөв. Мэдээж ангийн хүүхдүүд нь энэ сонирхолтой сэдвийн хажуугаар яахан чимээг өнгөрөхүлээ дээ. Санта Клаус болон тоглоомын үйлдвэрийн талаар лавшран асууж Чарлиж нүүр бардам төгдрөлгүй хариулж байгаа нь гайхмаар. Тэдний нэг нь бүр уушлаарай гэхдээ би том болоо Санта болмоор санагдвал зүгээр л аав чинь дээвэр дээрээс түлхээд унахад болох юм байна зүв гэж жоох шиг. Үүний дараа гэхдээ хэрэг явдал аюу сериосны тал руугаа болж иргэдэг. Скот, Нил, Лаура гурыг захирал багш нь дуудаж уулзаад яагаад хүүхдэн Сантаг бодит мэт яриад хэвэн биш байдалтай бодцдгээд байгаа талаар тодруулах гэтэл Скот, Нил хоёрч сурсан зангаараа маргалдаж захирал нь Скотыг өөрийгөө Санта биш гэдгийг тайлбарлах үүрэг даалгавар өгөв. Скот улмаар Чарли хүүтэйгээ хамт гадуур зугаалахдаа Сантаг бодит биш зүгээр л нэг зүүд байсан эдэргээд хамаг чадлаараа синхруулах гэж оролддгоо. Гэвч Чарли цасан бөмбөгөө харуулж үүнийг хүртэл үгүйсэхгүй эдэргээд ер нь ятгаланд нь автах шинжгүй байлаа. Годомжаар алхаж байх үеэр тэдний араас хэдэн цаа буг дагч жоох шиг бүр үннээс бултаад ер нь хаалтав дээ Скот минь. Сүүлдээ Чарли бүр гэрийнхээ хэдэн сандлуудыг өрж байгаа дууг болгож тоглох ба үүнийг харсан ээж нь улман санаа зовж байгаа нь харагдана. Нэг өдөр Скот Чарлиг дагуулan алхах үеэрээ хүүгээсээ Санта болон тэр шөнийн бүхий л үйл явдлыг зөвхөн тэдний хооронд нууцлгаж чадхлахыг гуйхан тэр. Мэдээ Чарли өөрт нь хэн ч итгэхгүй байснаас аавтайгаа хамт нууцтай байна гэдг нь хамаагүй дээр санагдаж эхлэх ба эхэндээ эргэлзэж байсан ч гэсэн аав нь түнд нууц хадгалах шагнал болгож $5 амлан зөвшөөрүүлж дөнгөдөг. Ингээд сар гарan өнгөрсний дараа Скот маань нэг өглөө өөрийгөө толинд хараад гайхаж үрж орхив.
Ганц шөнийн дотор сагал усандаа баригдаад дээрэс нь овоо хэдэн килограмм жин нэмээд бонтойсон болчих. Скот одооноос айж эхэллээ. Хүнтүү нөхцөл байдал орсон тэрээр таарах хувц олдоогүй тул тамирын саарл хослон өмсөд ажилдаа хоцрон барин нэг юм очдөг. Мэдээж хамт ажиллагчид нь түүний гинтийн өөрчлөлтийг хараад бас чочирдсон шүү дээ. Манер бол амар том зүгийг хазуулаад хавгансан харагдаж байгаа байх гээд хамтран зүтгэгчтэй сийхгүй хотлоо хэлчихэж байгаа маа. Тэгснэ бөөм хоол захиалж идээд хамт ажиллагчид нь түүний бүр улам бүр гайхснуудаар харж удалгүй 100 сарын тоглоомын шин санаа хэлцэх хурлаа эхлүүлцгээв. Сантагийн дүрхийг шинээр бүтээхдээ танк хөлөглүүлнэ гэж танилцуулахад Скот бухимдаж Санта ч буг хөлөглөө чаргаар явах хэрэгтэй байдığım мэтэргээд нөгөө хэдтэйгээ зад маргалдаж гарлаа. Сүүлдээ ааш аран шин дийлдэхгүй болоод ирэхээр нь хам гэмтэн гайхан шүү дээ. Захирал нь Скотыг тусдаа ярилцгаар авч гарах ба түүнд жиж нь одоо яаж авъя? Сэтгэл санаа чинь тавгүй байх шиг байна. Наа тоол хүнсээ хязгаарлаж эрүүл мэндэд анхаар хэмээн зөвлөв. Мань хүн жимлэг бараадаж жингээ хинуулаад сагал үсэн гэрлийн хурдаар ургаж мөн зэрэгцээд бууралтаж эхлэх байгааг тайлбарлалаа. Эмч Скотийн биеийг үзээд эрүүл мэндэд нь ямар нэгэн ноцтой зүйл илрээгүй гэдгийг хэлж зүгээр л сүүлийн үед ихээр хэрэглэх болсон сүүж юмныг сахарын хэрэглэгээ багасгахыг зөвлөдөг. Ер нь бол эмч түүний өөрчлөлтийг гормоны тэнцвэргүй байдал байж болзошгүй юм анхааруулж байгаа маа. Харин бид бол Санта гормоны давамгай байдал гээд оншичход нэг их хол зүрхгүй бах уу. Скот маань өдөр хоног өнгөрөх тусам пендиж пандаагаад л улам санталаг төлөвлөрөхтэй болоод байлаа. Нэг өдөр манер хүүгийнхээ хөл бөмбөгийн тоглолтыг үзээ сууж байтал түүний дэргэд нэг охин ирж суугаад түүнд ойртоод би энэ жил балетын шагаа аван шүү гэж авч ийна. Нөгөө охины араас бүр олон хүүхд очирлоод Скоттой уулзж бэлгээ захих дараалал үсгэсэн ч байх шиг юу болоод байгаа юм бэ? Ядаж байгаа тэр үеэр нь Лаура Нил хоёр ирж таарад Скотийн өөрчлөлтийг хараад гүн чочролд орцгоовоо. Тэгснэ ингэж байгаа. Чи Чарли таалагдахын тулд эрүүл мэндэд ноцтой эрсдэл учруулж байна. Энэ бол хэвийн зүйл биш шүү гэдэргээд ямар ч гэмгүй бөмбөг өшөглөөд гүйжсэн Чарлиг humгүй дагуулж аваад арилцгаалаа. Удалгүй Скотийн гэрт үргэлтийн ажилтан илгээмж гиснэ хэдэн мянган хайрцагтай зүйл авчираад болгочлаа. Тэр дунд Бернардаас ирсэн захиа байх ба дэлхийн бүх хүүхдийн нэрс бүхий чагсаалт илгээсэн болохыг мэдж авна. Скот маань бас л бухимдаж эхэллээ. Буцаах хэрэггүй хувь тавилан гэж байдаг бололтой. Энэ шүн Лаура нөхөр Нийлтэйгээ ярингаа экс нөхөр Скотыгоо мууж өгч байна. Нийл харин эхнэртээ энэ бүхнийг шийдэх нэг арга байгаа талаар хэлдэг. Энэ нөхөр гэхдээ нэг л олиггүй юм бодож байгаа ах та угаасаа. 100 сарын өмнөх өдөр Скот гудамжаар алхангаа хүүхдүүдийг сайн муу юу гэдгээр нь ялгах чадвартай болсон ба энэ чадвараа бараг тестлээд байгаа бололтой. Гэртээ ирээд өтгөн цагаан сахлаа хусах гэж оролдогч яахын зураг өнөг сахал нь маш хурдан ургаад байсан тул бүр муурдал орж байгаа нь харагдана. Харин нөгөө Лаура Нил хоёр чинь шүүхтэр очиод Скотийн хүүтэйгээ уулзах хэргийг нь цуслах гэж заваа мэхэд явж байна. Шүүгч ejjeтэл Чарли хүүхдуудад Сантагийн тухай бүх зүйлийг нь яриулж авах ба энэ бүхний дараа мэдээж шүүхийн хариу Нил болон Лаурагийн талд гарч хөөрхий Скот маань хүүтэйгээ уулзах хэрэг хязгаарлуулах нь тэр. Сэтгэлээр унсан Скот маань 100 сарын баярын орой хүүтэйгээ уулзах чадахгүй байгаадаа гутран Лаурагийн гэрт хурж очиод хүүтэйгээ уулзах орлого хийлээ. Чарлич Санта Клаус аавыгаа хараад хамт явах гэж зүтгэх ба ичидтэй цасан бөмбөлгөө хүртэл авдаа харуулв. Скот цасан бөмбөлөг дотор буг хөлгөлсөн чарга нисэж байгааг хараад нэрэл юу илээ гэж бодох ба Нил Лаура хоёрыг түр цаанаа байж би хүүтэйгээ тусдаа ирэх юм байна гэж хэлдэг. Энэ үеэр нөгөө эльфүүдийн ахлах Бернард тэдний дэрч хардаг ба Чарлиг хамт явмаар байвал явал да гэж хэлээд нэг л мэтгэд гуруула алгуулсан байлаа. Төд өдөлгөө Лаура хүн алгуусныг мэдээд айд сандран шууд л цагдаа дуудлага өгвөө. Харин нөгөө талд буюу хойд тулд Скот Чарли хоёр маань эльфүүдтэйгээ нийлээд аль хэдийн бэлэг дараах ажилдаа ханцуу шамлан орж эхлэх ба Чарлигийн санаачлагаар улам гоё тоглоомнуудыг бүтээсэн байв. Энэ үеэр хүүхэд нь алга болсон гэд айж сандарсан байдалтай суух Лаурад Чарли хүүгээс нь дуудлага ирлээ. Ээжээ бид хоёр хойд тулд бэлэг тарах гэж завгүй явж байгаа шүү. Битгий санаа зовоорой. Маргаашнаас гэртээ харьчих واخа гэж хэлээ таслав. Хойд тулд байна гэд байхад цагдаахан хотоор нэг нэгжлэг хийгээд баахан өндөр нам өргөн нарийн сантануудыг цуглуулчихсан бүтлмуутайхан ажиллацгааж байв. Тоглоомын үйлдвэрт эльф Жуди Скот зориулаад 100-ны галаас хамгаалах шинэ костюм зохион бүтээсэн байх ба Чарли харин өөрсдийн аяллаа зориулаад чаргыг нь улам боловсронгуй болгож сайжруулсан байв. Яаж сайжруулсан бэ гэж гайхаж байна уу? Тэрээр чаргандаа халуун шоколад, тэр бүйл Кока-кола хүртэл ундаа гаргадаг төхөөрөм сөрлүүлжээ. Мөн Сантагийн малгайны үзүүрт микрофон суулгасан байх ба ингэснээр Жудитэй шууд холбогдох боломжтой болсон байна. Айл айлын яндангаар бууж бэлэг тараагаа явж байтал Скот нөгөө анх бэлэг тарааж байхдаа таарсан охиныг дахин сэрээждэг ба энэ удаа загин зандралгүй харин ч халуун дулаанаар баярын минь төрөж тавтай норсойг хүсв. Хамгийн хөөрхөн нь тэр охин Сантагаа малын сүнээс харшлаа гэдгийг нь өмнө жил мэдсэн тул энэ удаа шар буурцгны сүү бэлдэж тавьсан байлаа. Удалгүй Чарли ааваасаа өөрийнхөө удаан амьдардаг гэрт очихыг хүсдэг ба түүний үслээр гэрт нь очиод бэлэгсэлтэд үлдээж байтал мань нэрийг тэнд отож байсан цагдаагийнхан үл дээр нь баривчлаад аваад явчих ба хөрхий. Гэрлүүн ороод бэлэг тавьчихад гараад ирэх ёстой байсан аав нь цагдаагийнханд баригдаад явж байгааг харсан Чарли сандарч энэ талаар эльфүүдийн ахлах Бернардад шууд мэдээлэх ба Бернард ч эльфүүдийн тусламжийн багт дуудлага өгч Скотыг аврах ажиллагааг зохион байгуулв. Эльфүүд эхлээд Чарлиг дээвэр дээрээс олж аваад дараа нь цагдаагийн газар руу явж торны цаана хоригдож Скотыг олж авах ба ядах юмгүй ичид хэрэглэн суллаж дөнгөлөө. Ингэж нэг юм суллагдсныхаа дараа Скот хүүгээ бушуухан гэрт нь хүргэж өгдөг ба хүүн нисэн мэндийнхайг харсан Лаура Нил хорж нэг юм санаа амар бололтой. Улмаар тэд Сантагийн хувц өмсөн Скотыг жинхэнэ утгаараа Санта Клаус гэдгийг нь хүлээн зөвшөөрж
дэлхийн олон хүүхдүүдийг баярлуулах ариун үйл хэрэг хийж байгааг ухаарч ойлгов. Чарли гэхдээ Скоттыг явуулж чадахгүй үйл зүгдээд л "Аваа би тэнд хайртай" гэдэл салж өгөхгүй бөө юм болж байлаа. Лаура ч эцэст нь Скоттод цус сарын бэлэг болгож хүүхдтэйгээ хүсэн үгдээ уулзч болно гэж хэлээд нөгөө шүүхийн хязгаарлалт бүхий бичгээ галрууч болоочв. Гой тэгсэн тэдний гэрт эльфүүдийн ахлах Бернард хүрээд ирчихсэн хоол унднаас нь идээд явж байдаг ба Чарли тандан "Миний бэлгэлсэн шид засан бөмбөлгийг сэгсрүүл аав чинь чам дээр байгаа газарсаа шууд хүрээд өчнөө" эдэргээд энэдийн эрэхт өөр мэдлгүй хошууд ирээд байв. Эцэст нь Скотт дахин хэдэн мянган айл бэлэг тарах дутуу байгаа тул дээвэр дээр гараад чаргаа өлөглөн тэр яв цугулсан бүх хүмүүст гайхамшиг үзүүлэн цус сарын нислэг үлдэж харуулдаг. Энэ үйл явдлын хажуугаар өөрийгөө бүхнийг мэддэг гэж боддог байсан Нийл Чарлигаас уучлалтгүйн том болоод сэтгэл засаж болоход нь тусна нэтэргээд санал тавьж байгаа нь харагдана. Гэвч Чарли төрсөн аав болон нисэж байгаа бугнуудын араас харангаа "Зүгээр дээ. Би том болоод гэр бүлийн бизнестэй тусна" гэж хариулж өгдөг шүү. Скотт харин нислэг үүдлэх зураа цугларсан хүмүүст бэлэг эдэр тараагаа чухам. Нийл хүүхэд насндаа хүсэж авч чадаагүй шүглээ бэлэг болгон авсан бол Лаура харин Mystery Date гэдэг хүүхэд насныхаа мөрөөдлийн тоглоомоо Сантагаас аваад бөөн баяр. Бүгд л хүсэл мөрөөдлийн бэлгээ аваад энэ үдэш жинхэнэ хүслийн шинжил болж өнгөрлөө. Үүний дараахан Чарли шид цасан бөмбөлгөөс ихсэрч аавгаа тасралтгүй хүлээж эхлэв. Сүүлдөө нөгөөх нь ажиллахгүй ч байгаа юм шиг санагдсан яасан тэнэг бөмбөлөг эдэргээ бухимдаа сууж байтал ашгүй нэг юм Скотт хүрээд ирлээ шүү. Тэрээр ингэж байгаа. "Би яваад 10 минут ч болоогүй юм штэ. Чарлити намайг санд гисэн үг өмнө" гэж хэлээд Лаурагаас Чарлитай богинохоо нислэг үлдээд ирэх хэмээн зөвшөөрүүлж дөнгөв. Ингээд хамгийн төгс хамтрагчд маань гүн хөх шөнийн тэнгэр өд нисэн одлоо. Ингээд 100 сарын хүс мөрөөдөл дүүрэн энэхүү кино маань энэ түрээд өндөрлөж байна. Энэ шинжлэлээр та нар маань харин юу хүсэж мөрөөдөж байна да? Шинжлэлийн дурсамж агуулсан сэтгэл дулаахан кинонуудаас санал болгоорой. Хэрвээ бичлэг таалагдсан бол лайк, subscribe дарахаа мартаоцай. Дараагийн дугаар удахгүй шүү төрүүлж байгаарай. iCoke хүслийн шинжил хөтөлбөр эхэллээ. Та MCS Coca-Cola-гийн бүх төрлийн бүтээгдэхүүнийг уугаад бөглөөнд орох кодыг iCoke аппликейшнд бүртгүүлэн хөтөлбөрт оролцсноо. 10 бөглөө уншуулга тутамд супер хүслийн жигсаалтаа сонгож хүслээ илгээх ба 10 дахь үе хүртлээч олон бэлэг хожих боломжтой. Хөтөлбөр 12 дугаар сарын 25-ныг хүртэл үргэлжилнэ.